За сайн байна уу? За өнөөдөр Гэтлэл номын 24 дугаар бүлгээс 30 хүртэл уншнаа. За Гэтлэл 24 дугаар бүлэг цус баг гэрээ. Дараа нь тэр Мосед чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас 70 хүний хамт эзэн өөд ирж алсаас мөрөг зөвхөн Мосед эзэнд ойрт. Харин бусд нь ойртох ёсгүй. Ард түмэнч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв. Мосе ирж эзний бүх шийдвэрийг бүх ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар эзний айлцсан бүх үгийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав. Мосе эзний бүх үгийг бичиж тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босож уулын бэлд дахин ширээ бас Израилийн 12 овогт зориулан 12 чулууг босголоо. Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээж тэр шатаалд тахил ба залуу бухнуудаар эвийн тахил эзэнд өргөвөө. Мосе цусны хагасыг нь авч савнуудад хийн, хагасыг нь тахилын савнуудад хийн, хагасыг нь тахилын ширээн дээгүүр сүрчв. Тэгээд Мосе гэрээний номыг авч ард түмэнд уншиж сонсгов. Тэд эзний айлцсан бүгдийг бид даган биелүүлж дуулууртай байх болно гэцгээв. Тиймээс Мосе цусыг авч ард түмний дээгүүр сүрчин үзэгтэн. Энэ бүх үгийн дагуу эзний та нартай байгуулсан гэрээний цус юм а гэв. Уулан дээр бурхантай зүг. Дараа нь Мосе, Аарон, Надаб, Абиху нар Израилийн ахмадуудаас 70 хүнтэй хамт дээшээ гарч Израилийн бурхныг үзв. Хөлийнхэн доор тэнгэр мэт цэлмэг Индранилаар зассан мэт юм байлаа. Гэсэн ч тэр Израилийн хүүгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд бурхныг үзцгээж бас идэж ууцгаав. Тэгээд эзэн Мосед чи ууланд над руу ирээд байж бай. Би чамд чулуун хавтангуудыг өөрийн бичсэн хуулигч тушаалуудыг тэдэнд заахын тулд өгөө гэв. Ингээд Мосе өвөшлөгч Йошуатойгоо хамт босож бурхны ууланд гарлаа. Харин ахмадуудад тэр биднийг буцааж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтэн Аарон хуур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд. Тэгээд Мосе ууланд гарсан бөгөөд үүл бүрхв. Эзний цог жавхлан Синай ууланд тогтсон байж үүл 6 өдрийн турш уулыг бүрхлээ. 7 дахь өдөр нь тэр үүлэн дундаас Мосег дуудав. Израилийн хүүгүүдийн нүдэнд эзний цог жавхлангийн төрх нь уулын ороо дээрх дүрлзэн буй гал мэт байлаа. Мосе үүлэн дунд орж уулууд гарав. Мосе уулан дээр 40 өдөр 40 шөнө байлаа. 25 дугаар бүлэг асрын төлөөх хандив. Тэгээд эзэн Мосед айлдан надад хандив авчир гэж Израилийн хүүгүүдэд хэл. Өгөх хүслээр зүрхэн хөтлөгдсөн хүн бүрээс хандив ав. Чиний тэднээс авах хандив нь алт мөнгө, хүрэл, хөх ягаан, час улаан даавуу, нарийн нэгсэн майланг, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахаан арьс, хуйс мод, гэрэлтүүлгийн дослох дос ба англиун утлахад зориулсан үнэртэн судалт гартаам чулуунууд, ипод болон цээжвчин суулгах чулуунууд болоо. Би тэдний дунд оршихын тулд надад тэд ариун газрыг барьгээ. Асрын загвар болон бүх хэрэгслийг нь загвар болгон миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг бариа. Гэрээний авдар. Тэд хуйс модоор авдар хийх бөгөөд урт нь 2 тохой хагас, хөрг нь 1 тохой хагас, өндөр нь 1 тохой хагас байг. Чи авдрыг шижир алтаар бүр дотор гадаргүй бүрээд түүнийг тойруулан алтан хэмжээр хий. Чи түүнд зориулж 4 алтан гарих зутган авдрын 4 хөл дээр байрлал. Нэг талд нь 2 гарих, нөгөө талд нь 2 гарих байна. Чи хуйс модоор дамнуургууд хийж алтаар бүр. Авдрыг зөөхийн тулд авдрын хажуу талын гарихнуудад дамнуургуудыг шургуул. Дамнуургууд нь авдрын гарахынд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй. Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий. Чи эвдрүүлгийн тагийг шижир алтаар хий. Уртыг нь 2 тохой хагас, өргөнийг нь 1 тохой хагасаар хий. Эвдрүүлгийн тагны 2 үзүүрт чи 2 хэрүүбийг алтаар тавтан хий. Нэг хэрүүбийг нэг үзүүрт, нөгөө хэрүүбийг нөгөө үзүүрт хийж хэрүүбүүдийг эвдрүүлгийн тагны 2 үзүүртээ нэгэн цул болго. Хэрүүбүүд далавчаа дээгүүр дэлгэж эвдрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байна. Тэд өөдөөсөө харсан байхаагаад хэрүүбүүдийн нүүр нь эвдрүүлгийн таг руу харсан байна. Эвдрүүлгийн тагийг чи авдран дээр тавьж миний чамд өгөх
гэрчлэлийг авдар дотор хий. Тэнд би чамтай уулзнаа. Гэрчлийн авдран дээр би хоёр херувийн хоорондоос эвлэрүүлгийн тагн дээрээс Израилийн хүүгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ би чамд айлднаа. Тавиг талхны ширээ. Чи хойс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий. Чи түүнийг шижир алтаар бүрж тойруулан алтан хэмжээр хий. Ширээг тойруулаад алганы ингээр хөвөө хийж, хөвөөг нь тойруулан алтаар хэмж. Түүнд зориулж чи 4 алтан гариг хийж тэднийг 4 хөлийнхэн 4 өнцөгт байрлуул. Гархнууд нь ширээг зөөх дамнургуудын тогтоогч болж хөвөөнд ойр байх бол ёстой. Чи ширээг зөөх дамнургуудыг хойс модоор хийж алтаар бүр. Чи утлагад зориулан тавг, хундаг, ундаан үргэлд зориулан хул аяг ваар сав хий. Эдгээрийг шижир алтаар хий. Чи ширээн дээр тавиг талхыг байнга миний өмнө байлгаар тавь. Дэнлүүний алтан суур. Дараа нь чи давтсан шижир алтаар дэнлүүний суур хий. Дэнлүүний суур ба ишийг давтан хийх бөгөөд үүнийг хундаг, болцоо ба цэцгүүд үүнтэйгээ нэгэн цул байна. Дэнлүүний суурийн хажуугаас нь 6 салаа гарах бөгөөд нэг хажуугаас нь 3 салаа, нөгөө хажуугаас нь 3 салаа гарна. Нэг салаанд гүйлсийн цэцгийн хэлбэртэй 3 хундаг байх ба тус бүрдээ болцоо ба дэлбэтэй байна. Нөгөө салаанд ч гүйлсийн цэцгийн хэлбэртэй 3 хундаг байх ба тус бүрдээ болцоо ба дэлбэтэй байна. Дэнлүүний суурийн 6 салаа бүгд ийм байна. Дэнлүүний суурьнд мөн гүйлсийн цэцгийн хэлбэртэй 4 хундаг байх бөгөөд тус бүрийг болцоо ба дэлбэтэй хий. Дэнлүүнээс гарсан 6 салааны хувьд үүний эхний хос салааны доор нэг болцоо, дараагийн хос салааны доор нэг болцоо, 3 дахь хос салааны доор нэг болцоо байна. Болцоо ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгэн цул бөгөөд бүхэлдээ шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байна. Дараа нь чи 7 дэнлүүг нь хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд тэд дэнлүүнүүдийг хасаах ёстой. Үүнийг хямсаа ба тавиуруудыг нь шижир алтаар хий. Дэнлүүний суурийг бүх хэрэгслийнх нь хамт нэг талаанд шижир алтаар хий. Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаараа. Гэтлэл 26 дугаар бүлэг асар. Дараа нь чи нарийн хөхт нэгсэн майланга болон хөх ягаан жасвлаан даавуугаар 10 бүрээстэй асар хийгдүн. Эдгээрийн дээр чи уран хийц болох хэрүүбүүдийг хийлгэгдүн. Бүрээс бүрийн урт нь 28 тохой, өргөн 4 тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна. 5 бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө 5 нь хоорондоо холбогдох ёстой. Чи холбогдсон эхний хэсгийн бүрээснээ эрмэгт хөх өнгийн хогцоо хийж нөгөө хэсгийн бүрээсний эрмэгт чи мөн түүнчлэн хий. Чи нэг бүрээсэнд 50 гогцоо, хоёр дахь хэсгийн нөгөө бүрээсний захад мөн 50 гогцоо хий. Гогцоонууд нь нэг нэгнийхээ харалдаа байхаар хий. 50 алтан дэгээ хийж уг дэгээнүүдээр бүрээснүүдийг хооронд нь холбогдсон. Ингэснээр асар нь нэг болно. Дараа нь чи ямааны хялхсаар асрын дээгүүр бүтээх нь майхны бүрээснүүд хийгдэн. Чи 11 бүрээс хий. Бүрээс бүрийн урт нь 30 тохой, бүрээс бүрийн өргөн 4 тохой байх бөгөөд 11 бүрээс нь ижил хэмжээтэй байх ёстой. Бүрээсний 5-ыг нь хооронд нь холбож нөгөө 6 бүрээсийг нь хооронд нь холбох ба майхны урд талд 6 дугаар бүрээсийг нь углан давхрал. Эхний хэсгийн бүрээсний ирмгийн холбоосон дээр 50 гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний ирмгийн холбоосон дээр 50 гогцоо хий. 50 хүрэл дэгээ хийж дэгээнүүдийг гогцоонд оруулан майхныг хооронд нь холбож нэг болго. Майхны бүрээснээс үлдэх унжсан хэсэг буюу үлдсэн хагас бүрээсийг асрын ард талд унжуулагдсан. Асрын бүрээсний уртаас үлдсэн нэг талдах нэг тохой мөн нөгөө талдах нэг тохой нь асрын хоёр талаар унжин түүнийг бүтээх ёстой. Улаанаар будсан хуцын арсаар асрын бүтээлгийг хийгдэн. Дээгүүр нь далайн гахаан арсан бүтээлийг тавиа. Дүнз. Тэгээд хойс модоор хасаард зориулан дүнснүүдийг босоогоор нь хий. Дүнз бүрийн урт нь 10 тохой, дүнз бүрийн өргөн нь 1 тохой хагас байна. Дүнз бүрд хооронд нь холбох нэг нь нөгөөгийнхөө харалдаа углуурга байх агаад асрын бүх дүнзийг чи инхүү хийгдэн.
Тэгээд асарт зориулж өмнө зүгт асрын баруун талд нь 20 дүнзийг хий. 20 дүнзэн доор 40 мөнгөн углуур, нэг дүнзэн доор 2 углуургад зориулж, 2 углуургыг нь мөн нөгөө дүнзэн доорох 2 углуургад зориулж 2 углуургыг хийгдэн. Асрын нөгөө тал буюу хойд зүгт нь 20 дүнзийг 40 мөнгөн углуурын хамт нэг дүнзэн доор 2 углуур, нөгөө дүнзэн доор 2 углуур байх ба асрын ард талд нь буюу баруун зүгт зориулан 6 дүнз хийгдэн. Асрын ард талын булангуудад 2 дүнз хий. Тэдгээр нь доогуураас салангад боловч дээгүүрээ эхний гархинд холбогдсон байх бөгөөд аль аль нь адилхан байх ёстой ба тэдгээр нь 2 булан болох юм а. Тэнд 16 мөнгөн углуур бүхий 8 дүнз байх ёстой. Нэг дүнзэн доор 2 углуур, нөгөө дүнзэн доор 2 углуур байна. Дараа нь хойс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан 10 хүндлэл хий. Асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан 5 хүндэл болон баруун цагт буюу асрын ард талд зориулан 5 хүндэл хийгдэн. Дүнзнүүдийн дундуур нэг захаас нь нөгөө зах хүртэл үргэлжлэх голын хүндэл байх ёстой. Дүнзнүүдийг алтаар бүрхтэн. Мөн хүндлүүдийг нь тогтоох, алтан гархинуудыг нь хийж хүндлүүдийг нь алтаар бүрхтэн. Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босгоо. Хөшиг. Дараа нь чи хөх ягаан час улаан өнгийн даавуу болон нарийн нэгсэн майлангаар хөшиг хий. Үүний дээр уран хийц болох хэрэв бодыг хийлэг. Хөшигнүүдийг алтаар бүрсэн хойс модон 4 багнаас өлөг. Дэгээнүүд бас алтан байх бөгөөд багнууд нь 4 мөнгөн углуур дээр байх ёстой. Чи хөшгийг дэгээнүүдээс өлгөн хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно. Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдар дээр чи эвдрүүлгийн тагийг тавигдун. Ширээг хөшигний гадна талд дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө зүгт тавь. Ширээг хойд зүгт нь тавигдун. Асрын үүдэнд хөх ягаан час улаан даавуугаар болон нарийн нэгсэн майлангаар нэхмэл дэлгэц хийгдэн. Дэлгэцэн зориулан хойс модоор 5 баг нь хийж алтаар бүр хатснууд нь алтан байна. Тэдгээр зориулан 5 хүрэл углуур цутгаа 27 дугаар бүлэг шатаалт дахлын хүрэл ширээ. Чи хойс модоор дахлын ширээг хий. Урт нь 5 дохой, өргөн нь 5 дохой дөрвөлжин бөгөөд өндөр нь 3 дохой байна. Үүний 4 болон эврүүд хий. Эдгээр нь ширээтэйгээ нэг цул байх бөгөөд үүнийг хүрлээр бүр үнсийг нь авч хаяхад зориулсан савыг нь мөн утгуур, угаагуур, сэрээ болон бопруудыг нь хий. Бүх хэрэгслийг нь хүрлээр хийгдэн. Ширээнд зориулан хүрэл сараалжин торыг хийгдэн. Түүний 4 өнцөгт нь 4 хүрэл гарах хий. Чи торыг дахлын ширээний доод амсрын доор дахлын ширээний өндрийн дундад хүрэхээр тавь. Дахлын ширээнд зориулан дамнуургууд, хойс модон дамнуургууд хийж хүрлээр бүрэгдэн. Дахлын ширээг зөөх үед дамнуургууд 2 талд нь байхын тулд дамнуургуудыг гархинуудад шургуул. Дахлын ширээг банзаар дотор талдаа хөндий хий. Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор тэд үүнийг ингэж хийгээ. Асрын хашаа. Чи асрын хашааг хийгдэн. Өмнө зүгт буюу тэр талынхаа хашааны хөшигнүүд нарийн нэгсэн майлангаар хийгдэх бөгөөд 100 дохой урттай байна. Багнууд нь 20 байх бөгөөд 20 хүрэл углууртай байна. Багнуудын дэгээ ба холбоос нь мөнгөн байх ёстой. Үүнчлэн умар зүгтж 100 дохой урт хөшиг болон 20 баг нь 20 хүрэл углуур байна. Багнуудын дэгээ холбоос нь мөнгөн байна. Баруун зүгт хашааны өргөнд 10 баг нь 10 углууртай 50 дохой хөшиг байна. Зүүн зүгт буюу урд талдаа хашааны өргөн нь 50 дохой байна. Нэг талын хөшиг нь 15 дохой бөгөөд 3 баг нь 3 углууртай байна. Нөгөө талд ч мөн 15 дохой хөшиг ба 3 баг нь 3 углуур байна. Хашааны хаалганд хөх ягаан час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэгсэн майлангаар хийгдсэн нэхмэлчдийн урлал болох 20 дохой дэлгэц байна.
Тэр нь дөрвөн баг нь дөрвөн углууртай байна. Хашааны эргэн тойрон дах бүх баг нь мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээн мөнгө углуур нь хүрэл байна. Хашааны урт нь 100 дохой, өргөн нь 50 дохой, 55 дохой, өндөр нь 5 дохой нарийн нэгсэн майлангаар хийгдсэн байх ба углуур нь хүрэл байна. Асрын бүх үйлчлэл хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна. Дэнлүүний тос. Дэнлүүг байнга асаалттай байлгахын тулд гэрэлтүүлэхэд зориулан чидүүн жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрахыг чи Израилийн хөвгүүдэд тушаа. Уулзалтын майханд гэрчлийн урд буй хөшгөний гадна талд Аарон түүний хөвгүүд орооноос өглөө хүртэл эзний өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болоо. Тахилчдын өмсгөл 28 дугаар бүлэг. Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Элиазар, Атамар нарыг тахилчийн албанд өөртөө авахтун. Ах Аароныхоо алдар сүрж авсан зориулан ариун хувцас хий. Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд Аароныг ариусгахаар түүнд хувцас хийхийг мэрэгэн ухааны сүнсээр миний дүүргэсэн ур Авиаст хүн бүхэнд хэлэгтэн. Тэднийхийг хувцас нь цээжвч, ипод, нүмерэг нэхмэл дотуур дээл, толгойн оролт бүс болно. Аарон нь надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд тэд ахад чинь болон хөвгүүд нь ариун хувцас хийг. Тэд алт ба хөх ягаан час улаан даав нарийн нэгсэн майлангийг авгээ. Ипод. Тэгээд алт хөх ягаан час улаан даав нарийн нэгсэн майлангаар уран хүний урлал болох иподхийг холбогдсон байхын тулд хоёр үзүүртэй нь холбоотой хоёр мөрөвч байх ёстой. Иподын дээрх уран гоёмсог бүс нь алт хөх ягаан час улаан даав нарийн нэгсэн майлангаар иподтой ажил хийгдсэн байх ёстой. Чи хоёр судалт гартаам жолоог авч дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтэн. Тэдний төрсөн дараалаар нэг чулуун дээр 6 нэр, нөгөө чулуун дээр нь үлдсэн 6 нэр байна. Үнэт чулуу засагчийн урдлаар чи Израилийн хөвгүүдийн нэрсийг хоёр чулуунд тамган сийлэсээр сийлэн алтан суурьнд суулгахтун. Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуу болгон иподын мөрөвчдөр тогтоох бөгөөд Аарон тэдний нэрсийг эзний өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон teen. Чи алтан суурь хий. Мөн шижир алтан хоёр гинжийг сүлжмэл олс шиг урлан хийж суурин дээр тогтоо. Шүүхийн цээжвч. Чи уран хүний урлал болох шүүхийн цээжвчийг хий. Үүнийг чи иподын уралсны адилаар хий. Чи алт хөх ягаан час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэгсэн майлангаар үүнийг үйлдэгтэн. Тэр нь дөрвөлжин давхралсан бөгөөд урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм байна. Түүний дээр чи дөрвөн игнээ чулуу шигдэг. Бадмаанаг, молор, маргадтай игнээ эхний игнээ. Хоёр дахь игнээ нь оюун, индра, нийл, очир, алмаз. Гурав дахь игнээ нь наал, гартаам, ягаан болор. Дөрөв дахь игнээ нь биндрия, судалт, гартаам, хаш байна. Эдгээрийг алтан хүрээнд нь суулгах ёстой. Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу 12 нэрс бүхий байх бөгөөд тус бүр дээр нь 12 овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сэлээсээр сийлсэн байх ёстой. Чи цээжвч дээр шижир алтаар сүлжсэн олс шиг уралсан гинжнүүд хий. Цээжвчин дээр хоёр алтан гарих хийж цээжвчний хоёр үзүүрт холбогдсон. Хоёр алтан оосрыг цээжвчний үзүүрүүдэд байх хоёр гархинд холб. Хоёр оосрын хоёр үзүүрийг хоёр алтан суурьнд холбож иподын урд талд мөрөвчтэй нь холб. Чи хоёр алтан гарих хийж цээжвчний хоёр үзүүрт ипод руу харсан дотоод ирмэгт нь хад. Чи мөн хоёр алтан гарих хийж иподын урд
доод талд мөрөвшнийх нь залгаасны ойролцоо эподын уран гоёмсог бүсний дээд талд хад тэд цээжвчний гархнуудыг эподын гархнуудтай хөх оосроор холбог. Ингэснээр цээжвч нь эподын уран гоёмсог бүсний дээр байж эподоос салахгүй юм а. Аарон ариун газарт орохдоо эзний өмнө байнга дурсгал болгон Израилийн хөвгүүдийн нэрсийг шүүхийн цээжвчэнд зүрхэн тушаа авч явна. Шүүхийн цээжвчин дотор урим ба тумминыг хий. Аароныг эзний өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн тушаа байна. Израилийн хөвгүүдийн шүүлтийг Аарон эзний өмнө байнга зүрхээ тээж явах болно. Дахилжийн бусад өмсгөл. Чи эподын нөмөргийг бүхэлд нь хөх өнгөөр үйлд. Орон хэсгийнх нь голд амсар гараг. Амсар нь урагдахгүй тулд хөө хуягны амсар шиг амсрыг тойруулан нэхмэлж урлаар захал. Хормойг нь тойруулан хөх ягаан час улаан давуугаар анруудыг мөн завсар нь алтан хонхнуудыг нь тойруулан хий. Нөмөргийн хормойг тойруулан алтан хонх ба анар гэж байхаар хийх тун. Аароныг үйлчлэх үед үүнийг өмсгсөн байх бөгөөд тэр өвөхгүй тулд эзний өмнө ариун газарт орж гарахад хонхны жингэнх нь сонсогдноо. Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамган сийлэсээр эзэнд ариун гэж сийлэгдэн. Үүнийг хөх уяагаар толгойн ороолтонд бэхлэх бөгөөд энэ нь толгойн ороолтны урд талд байх ёстой. Энэ нь Аароны духан дээр байж Израилийн хөвгүүдийн ариун хандив болгож зориулсан ариун юмсын гим соггыг Аарон өөртөө дохон тэд эзний өмнө хүлээн авагдахын тулд энэ нь ямагт түүний духан дээр байгээ. Чи нарийн майлангаар дотуур дээр нэхэж нарийн майлангаар толгойн ороолт хий. Чи нэхмэлчний урлалд болох бүсийг Аароны хөвгүүдийн алдар сүр жавхлан зориулан тэдэнд дотуур дээл болон бүс толгойн боолтууд хийхтэн. Чи тэгээд чи ах Аарондоо бас хөвгүүд нь тэдгэрийг өмсгөн надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртэн ариусгахтун. Нүцгэн биеийг нь халахлах майланган дотуур өмдийг тэдэнд хий. Тэр нь бэлхүүснээс гуй хүрэх ёстой. Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр дахлын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж өгөхгүй тулд тэдгэрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамданд үрд мөнхийн зарлиг болоо. Дахилчдын томилгоо 29-р бүлэг. Надад дахилж болж үйлчлүүлэхийн тулд чи тэднийг ариусгахаар үүнийг тэдэнд үлдээ. Үхрийн төл согоггүй залуу хоёр хуц буудаан дээд гурилаар хийсэн эсгээгүй далах тоснд багсарсан эсгээгүй болон тос дүргсэн эсгээгүй бин зэргийг авахтун. Эдгээрийг чи нэг сагсанд хийж бух ба хоёр хуцын хамт авч ирэхтун. Аарон болон хөвгүүдийг нь чи уулзалтын майхны үүдэнд авчирч тэднийг усаар угаа. Чи хувцснуудыг авч Ааронд дотуур дээл эподын нөмрөг эпод цээжвчийг өмсгөн уран нэгсэн эподын бүсээр бүслэгтэн. Толгойд нь толгойн ороолт тавьж толгойн ороолт дээр ариун титмийг тогтоогтун. Дараа нь чи тослог дос авч толгой дээр нь асган түүнийг досол. Тэгээд чи Аароны хөвгүүдийг авчран тэдэнд дотуур дээл өмсөг. Тэдэнд чи бүс бүслүүлж толгойн боолт углагтун. Дахилчийн алба ба үрдийн зарилгаар тэднийх байх ёстой. Тийхүү чи Аарон болон хөвгүүд нь сахил хүртээ. Тэгээд чи утлагын майхны өмнө залуу бухыг авчруулан Аарон болон хөвгүүд нь залуу бухын толгой дээр гараа тавина. Тэгээд уулзалтын майхны үүдэнд эзний өмнө чи бухыг нядлагтун. Чи залуу бухын цуснаас авч дахлын ширээний эврүүдэд хуруугаараа дүрх. Үлдсэн бүх цусыг дахлын ширээний суур руу асгахтун. Мөн бүх дотор өөх өнчин элэг хоёр бөөрийг нь
өөхтэй нь авч дахлын ширээн дээр шатаагдун, харин бухын мах арьс сэвсийг нь хуарангийн гадна талд шатаагдун. Энэ нь нүглийн дахил юм а. Чи бас нэг хуцыг авч Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавина. Чи хуцыг дөхөрж хуцыг нь аваад дахлын ширээг тойруулан сүрчигдэн. Дараа нь өнөөх хуцыг эвдэн гидс дотор болон гуйыг нь угааж бусад хэсгийг нь болон толгойтой нь хамт тавигдун. Хуцыг бүхэлд нь дахлын ширээн дээр шатаагдун. Энэ нь эзэнд өргөх шатаалт дахил буюу эзэнд өргөх тааламжид үнэр галан дахил юм а. Дараа нь чи хоёр дахь хуцыг авч Аарон болон хөвгүүдэд нь хуцын толгой дээр гараа тавина. Чи хуцыг дөхөрж хуцнаас нь авч Аароны баруун чихний гидс, хөвгүүдийнх нь баруун чихний гидс, тэдний баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруунд хүргэж цусыг дахлын ширээг тойруулан цацагдун. Дараа нь чи дахлын ширээн дээрх цус мөн досноос авч Аарон ба түүний хөвгүүд ба тэдний хувцснууд дээр зац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцснууд ариусгагдана. Чи бас хуцын өөх сүүл дотор өөх өнчин илэг 2 бүр болон тэдгээрийн өөх баруун гуйыг авч, учир нь энэ бол томилгооны ёслолын хуц юм а. Мөн эзний өмнө байх эсгийгүү талхны савнаас нэг дугуйд талах, досонд багсарсан нэг боо ба нэг бинг аваад энэ бүгдийг Аарон ба түүний хөвгүүдийн гарт тавьж эзний өмнө даллах үргэл болгон даллаа. Чи тэдгээрийг гараас нь авч эзний өмнө тааламжид үнэр эзэнд өргөх галан дахил буюу шатаалт дахил болгон дахлын ширээн дээр шатаа. Дараа нь чи Аароны томилгооны ёслолд зориулан хуцын өвчөөг авч эзний өмнө даллах үргэл болгон далал. Энэ нь чиний хувь болоо. Ааронд болон хөвгүүдэд нь зориулан томилгооны ёслолын хуцаас даллах үргэл далалсан өвчөө ба хандив болгон өргөсөн гуйыг чи ариусга. Энэ нь хандив учраас Аарон болон түүний хөвгүүдэд зориулан Израилийн хөвгүүдээс өгөх үрдийн зарлиг болно. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн дахлын ядлах дахлаас авах хандив байх бөгөөд эзэнд өргөх хандив нь байх юм а. Аароны ариун хувцснууд нь түүний дараах хөвгүүдэд шилжих ба тэд түүнийг өмсөн дослогдох буюу сахил хүртэх болно. Түүний оронд тахилж болж байгаа хөвгүүдийнх нь нэг нь ариун газарт үйлчлэхээр уулзалтын майханд орохдоо эдгээрийг 7 хоногийн турш өмсөх ёстой. Чи томилгооны ёслолын хувцсыг авч махыг нь ариун газарт чанагтун. Аарон болон хөвгүүд нь хуцын мах сагсандах далахыг уулзалтын майхны үүдэнд идэнэ. Тиймээс өөрсдөд нь сахил хүртээж өөрсдийг нь ариусгахын тулд эвлэрүүлэлийг хийхэд хэрэгэлсэн тэр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гадны хүн идэж болохгүй. Хэрэв томилгооны ёслолын мах юм уу талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галж шатаагдун. Тэр нь ариун учраас идэж болохгүй. Тиймээс миний чамд тушаасан бүхний дагуу чи Ааронд болон хөвгүүдэд нь үлд. Чи 7 хоногийн турш тэдэнд сахил хүртээ. Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн дахил болгон нэг залуу бухыг өрг. Дахлын ширээнд зориулан эвдрүүлэлийг хийх үед түүнийг цэвэрлүүлж ариусгах гар тослогдсон. 7 хоногийн турш чи дахлын ширээнд зориулан эвдрүүлэлийг хийж ариусгах. Тэгээд дахлын ширээн ариунаас ариун болох бөгөөд дахлын ширээнд хүрсэн альва юмс ариуснаа. Өдөр бүрийн дахил. Дахлын ширээн дээр өдөр бүр өргөх зүйл нь 2 хураг болно. Нэг хургийг чи өглөө өргөж нөгөө хургийг нь өчийн бүрийгээр өргөхтөн. Нэг хурганд шахсан досны хийнийн 4/1-тэй холсон эфагийн 10/1 сайн гурил мөн ундаан өргөлд хийнийн 4/1 дарс байна. Нөгөө хургийг чи өчийн бүрийгээр өргөх бөгөөд үүнтэй хамт өглөө нэг шиг эдэн өргөл ундаан өргөлийг эзэн тааламжид үнэр галан дахил болгон өргөхтөн. Энэ нь эзний өмнө уулзалтын майхны үүдэнд чамд үе уламжлан байнгын шатаалт тахил байх болно. Тэнд би чамтай уулзаж ярилцах болно. Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар миний цог чавхлангаар ариусгагдана. Би уулзалтын майхан хийгээд дахлын ширээг ариусгана.
Түүнчлэн өөртөө дахилжийн албанд үйлчлүүлэхээр Аарон хийгээд түүний хөвгүүдийг би ариусгана. Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж тэдний бурхан болно. Өөрсдийнх нь дунд оршихын тулд Египт газраас тэднийг авчирсан бурхан эзэн бол би байгаа юм гэдгийг тэд мэдэх болно. Би тэдний бурхан эзэн. Утлагад 30 дугаар бүлэг утлагад тахилын ширээ. Дараа нь чи утлаг уугуулах тахилын ширээг хийх тун түүний хойс модоор хий. Урт нь 1 дохой өргөн нь 1 дохой дөрвөлжин бөгөөд өндөр нь 2 дохой байна. Эврүүд нь түүнтэй нэгэн цул байна. Уг тахилын ширээг буюу оройг нь бүх хажуу талыг нь тойруулан мөн эврүүдийг нь шижир алтаар бүрэгдэн. Чи түүнийг тойруулан алтан эмжээр хий. Эмжээрийнхэн доор 2 хэсэг 2 эсрэг хажуу дээр нь 2 алтан гариг хий. Үүний 2 эсрэг талд нь хий. Энэ нь тахилын ширээг зөөх дамнуургын тогтоогч болно. Хойс модоор дамнуургуудыг хийж алтаар бүрэгдэн. Энэ тахилын ширээг чи гэрчлийн авдрын ойролцоох хөшигний өмнө талд буюу миний чамтай уулзах газар болох гэрчлийн авдрын дээрх эвдрүүлгийн тагны өмнө талд тавиа. Аарон түүн дээр анхлын утлагыг угуулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг бэлтгэхдээ тэрээр үүнийг угуулах ёстой. Мөн Аарон үжийн бүрийгээр дэнлүүнүүд асаахтаа үе уламжлан тэдний эзний өмнө байнгын утлаг болон утлагт тахилыг өргөнөө. Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлаг шатаалт тахил эдэн өргөл бүү өрг түүн дээр ундаан өргөлөгч бүү цутаг. Аарон эврүүд дээр нь 1 жилд 1 удаа эвдрүүлэлийг хийнэ. Түүн дээр нүглийн тахилын эвдрүүлгийн тусаар жилд 1 удаа эвдрүүлгийг үе уламжлан хийх ёстой. Энэ нь бүгд эзэнд ариунаас ариун болоо. Эвдрүүлгийн хагас шикел мөнгө. Тэгээд Мойсед эзэн чи Израилийн хөвгүүдийг бүртгэхээр тоолго хийх үед хүн бүр төлөөнийхөө золиосыг эзэнд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи бүртгэх үед тэдний дунд ямар ч гамшиг байхгүй тулд тослогдсон хүн бүр нь ариун газрын шикелээр хагас шикел буюу 1 шикел нь 20 герата тэнцүү өгөх ёстой. Хагас шикел нь эзэнд хандив болох юм аа. 20 ба түүнээс дээш нь тослогдсон хүн бүр эзэнд хандивыг өгнө. Төлөөнийхөө эвдрүүлэлийг хийхээр эзэнд хандив өгч байхдаа баян хүн хагас шикелээс ихийг ядуухан багыг өгөх ёсгүй. Чи Израилийн хөвгүүдээс эвдрүүлгийн мөнгийг авч уулзалтын майхны өгүүлэлт өгөө. Ингэснээр төлөөнийхөө эвдрүүлэлийг хийх явдал Израилийн хөвгүүдийн төлөө эзний өмнө дурсгал болох юм гэвэ. Хүрэл сав. Мойсед эзэн айлдан чи бас угаалгад зориулан хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийж уулзалтын майхан ба тахилын ширээний хооронд түүнийг тавьж дотор нь ус хий. Аарон болон хөвгүүд нь гар хөлөө тэр савнаас угааг. Тэд уулзалтын майханд нэвтрэхдээ эсвэл эзэнд галан дахил шатаан үйлчлэхээр тахилын ширээнд ойрдохдоо өөхөхгүй тулд усаар угаах ёстой. Тиймээс тэд өөхөхгүй тулд гар хөлөө угаах ёстой. Энэ нь Аарон ба үр удамд нь үе уламжлан үрдийн үр зарлаг байх болно гэв. Ариун тос ба утлаг. Эзэн цааш нь Мойсед айлдан чи өөртөө дараах хамгийн сайн үнэртүүдийг авагтун. Үүнд шингэн мөр 500 шикел анхлын шанц түүнээс 2 дахин багыг буюу 250 шикел анхлын нишинг 250 шикел касси 500 шикел байх ба бүгд ариун газрын шикелийн дагуу байна. Мөн чидүүн тос 1 хин байгэ. Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгдэн. Энэ нь ариун тослох тос болно. Үнэхээр үүгээр чи уулзалтын майхан хийгээд гэрчлийн авдрыг тосол. Мөн ширээ болон бүх хэрэгслийг нь дэлгүүний суур болон хэрэгслийг нь утлагад шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь угаалгын сав болон суурийг нь тослогдсон. Эдгээрийг ариунаас ариун болгохын тулд чи тэднийг ариусгах. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно. Аарон ба хөвгүүд нь надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэднийг томилон тосож ариусгахтун. Чи Израилийн хөвгүүдтэй ярин ийм хэл. Энэ нь үеийн үед байх
Энэ нь бүхий л үед чинь надад зориулагдсан ариун тосолгооны тос болно. Үүнийг хүний бие дээр асгаж болохгүй. Үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүүхий. Энэ нь ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой. Үүнтэй адилаар найруулсан эсвэл гадны хүнд үүнээс дүрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдана гэлээ. Дараа нь Мосед эзэн өөртөө зориулан англиун үнэртнүүд болох Истакте оныхаа халвана болон цэвэр гүглийг тус бүрээс нь ижил хэмжээгээр авагтан үүгээр чи сүрчиг найруулагчдын урлал болох сүрчиг буюу давстай цэвэр ариун утлагыг үлдэгтэн. Тэдгээрийг чи маш сайн бутлан нүдэж миний чамтай уулзах уулзалтын майхны доторх гэрчлийн өмнө түүнээс тавигтун. Энэ нь чамд ариунаас ариун байх ёстой. Ийм найралгаар хийсэн утлагыг чи өөртөө зориулж бүү үлдэгтэн. Энэ нь чиний хувьд эзэнд ариун байх ёстой. Үүнтэй адилыг өөртөө сүрчиг болгож хэрэглэхээр хийсэн хэн боловч ард түмнээсээ таслагдана гэж айлдваа.